300 оролцогч оролцох боломжтой шүү. За өнөөдөр бол 1000 гаруй юун дээр цугласан байна. Манай асар цугласан байна. Matchday recap presented by SocialPay. Сиэтлын орон шалралт тэмцээний шүгэн 16-гийн Аргентин Египтийн тоглолт дууслаа. Сүүлчийн 15 минутанд 3 гол хийж эргэн ирэлт хийж гайхалтай хождыг Аргентин авлаа. Эхний үед Месси пенальт алдсан. Члэн гол дээр салах дээр алдаа байсан үгүй одоо вар дуудаж болоо шалгасангүй гэсэн юм асуудал бол мэдээж гарлаа. Өмнө нь бол бас Египтийн нэг голыг бол бас Лисандро Мартинес дээр довтлогоо Египтэд довтлогоо явахад бол бас алдаа гарсан гэж үзээд бол цуцалсан. За тэр бол ямар ч зүйл зөв шийдвэр болол байсан. За гэхдээ сүүлд бас салах дээр алдаа гарсан үгүйг яг шүүгчийг дуудаж болоо шалгуулсангүй. За тэрэн дээр дөрвөн талаасаа юу гэдэг вэ гэхээр clear and obvious error буюу улаан цайн тодорхой алдаа гаргасан үед талбайн шүүгч улаан цайн зүйлийг анзаараагүй гэж бодсон үед варын шүүгчд бол талбайн шүүгчийг үзгэж болол одоо явуулах юм дүрмтэй болол байгаа. За гэхдээ мэдээж варынхан нь бол үзээд 100% clear and obvious те одоо тодорхой ойлгомжтой үзээгүй учраас талбайн шүүгчийг бол дуудсангүй. Гэхдээ тэрэн дээр бас нэлээд яригдах болов гэж бол бодож байна. Бас энэ ч бас хүмүүсээс хэлж байна. Яг шалгаад явсан бол зөв байсан юм биш үү гэдэг юм бас ялтчгүй бол яригдлаа. Тэрэн дээр бас гэхдээ санал бол нэг байна. Миний хувьд яг тэрийг бол би алдаа гэж бол бодохгүй байна. Яг тэгэхээр яг бөмбөн дээр одоо жишээ нь пауз авчингууд яг салан өдрөг бөмбөг хурж байгаа биш хамгаалж хурж байгаа харагдж байгаа боловч хөдөлгөөний дунд бол яг бөмбөгийн тасалчаа дараа нь хурж бол таарсан. Тэгж бодож байна. Гэхдээ шалгачаад явсан бол хамаагүй зүгээр зүг байсан байх. За тэгээд хэрвээ тэрийг тооцоог бол нэмэлт цаг сунгах нь баг одоо эргэлзээгүй байх байсан болоо гэж бол бодож байна. За тэрнээс гаднаар гэх юм бол Аргентины хувьд бол ер нь нэлээд унтаа тааруу тоглолтыг бол ерөнхийдөө үзүүлсэн. Египтэд үнэхээр супер сүрэг тоглоомнуудыг хийлээ. Хоёр гол хоёулаа үнэхээр гайхалтай байлаа. Эхний үе 2 дугаар үед хоёуланд гол хийсэн. Месси пенальт алдсан. Хаалгач үнэхээр супер байлаа. Ер нь энэ дэлхийн аврагын түүхэнд бас хамгийн их ярих юмтай, маргаантай хэрүүл маргаанууд ч бас боллоо. Талбай Египт талаас ялангуяа нэлээд хуудас авсан. Тэгээд үзүүштэй те гал гарсан юм сонирхолтой тоглолт бол ялч боллоо. Ер нь бүх талаасаа л дэлхийн аврагын түүхэнд бас одоо байнгын яригдах, урт хугацаанд яригдах юм галзуу тоглолт бол боллоо. 3-2 ярцаатай Аргентин өсөлтөгчдөө буулгаж авлаа. Ямар ч байсан бүх талдаа дэмждэггүйч entertaining гэдэг чинь те үзүүштэй драматай ярих юм ихтэй. Аргентины хувьд бол үзүүлж байна үр дүнгууд нь тийм байна. Тэгээд дараагийн шатн дээр хэрвээ Колумб гарч ирэх юм бол би бол Аргентинд бүр эвгүй гэж бол бодож байна. Тоглоос сурцсан баг байгаа. Колумб хэдийгээр одоо юу гэдэг Копа Америкад хожиж төрүүлжсэн ч гэсэн Колумб байвал Аргентинд бүр илүү эвгүй юм болоо гэж бол бодож байна. За тэгээд дээрэс нь одоо бидний хэлээд байгаа жижиг гэх юм одоо хөл бөмбөгийн талаас арай жижиг багууд драма хийнгээ алдж байгаа нь бас гоё байна. Одоо Капо Верде Аргентинд гайхалтай тоглолтыг үзүүлээ. Сая Египт бол маш сайн тоглоод эцсийн үр дүнд үнэхээр барсангүй. Үнэхээр гоё тоглолтууд явж байна. Та хэд маань сэтгэлээ хуваалцаад яваарай. Тэгээд Matchday recap-ийг ивэнттэй ажиллаж байгаа SocialPay хамт олондоо баярлалаа. Та хэд SocialPay app-ийн нэмэлт хэсгээр ороод тоглолтуудын үр дүнг бол таагаарай. Тэгээд энэ шиг ийм галзуу үр дүнг таана гэдэг бол хэцүү таасан хүн бол маш одоо шагналаа авах боломжтой болно шүү. Тэгээд шагналын хувьд бол PlayStation 5 оригинал өмсгөл ширээний хөл бөмбөг болон дэлхийн аврагын энэ жилийн альбесны бөмбөг буюу Trionda гэсэн бөмбөг байгаа шүү. Тэгээд нэг дээрээ идэвхтэй оролцоорой. Яг энэний араас ямар ч сан Колумб Швейцарын дараа үргэлжлүүлээд энэ дугаараа дуусгах нь юу болох нь харцгаая. Хөл бөмбөгийн дэлхийн аврагын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та SocialPay аппликейшний нэмэлтсээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аврагын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. SocialPay. За Колумб Швейцарын тоглолт пенальт зохихоор боллоо. Багдцсан Радамел Фалкаогийн 14-ний дэлхийн аврагын өмсгөл байгаа болохоор өмсчлөө. Колумб гоё өмсгөлтэй болохоор тэгтээ аль нэгийг дэмжиж байгаа бол биш аль нь ч өдсөн сонирхолтой гэж бодож байна. Тэгээ пенальт зохихоор болчлоо. Тэгээ пенальтыг харъя. Өнөөдрийн recap дээр пенальтаар live reaction явах нэ хэдүүлээ тэгээд ярилцаад явъя. За үндсэн цагийн хувьд бол тийгээр тэнцсэн. Эхний үед нэлээд өгөө аваатай үзсэн. Хоёрдугаар бол нэлээд унтаа авсан. Нэмэлт цаг дээр Колумб хамаагүй илүү товтлсон ийм тоглолт бол боллоо. Хоёр хаалгач бол тун дагуу туусан. Ялангуяа Григор Кобел маш сайн тоглолоо. Гранит Жака бас нэлээд сайн тоглосон ийм тоглолт бол боллоо. Хамес Родригес сэлгээгээр суудсан байгаа. Хамес Родригес суусан. За Луис Суарес суудсан байгаа пенальт зохих хүмүүсээс гэх юм бол за одоо Хуан Кинтеро Колумбийн эхний цогцолтыг гүйцэтгэх нэ. Григор Кобелийн эсрэг байгаа. За эхний цогцолтыг харъя. Кинтеро яа. За хийсэн. Кинтеро хийлээ. Гранит Жака зохиж шүү. Гранит Жака яа. Хаагаад орлоо доо. За Давинсон Санчес зохиж чинь.
Хамес Родригес суудсан. Дээрээс нь Жон Ариас зөхөж болох байсан. За мэдээж Луис Суарес зөхөж болох байсан. Жефферсон Лерма байж болох байсан. Реакшн сонирхолтой байх болоо гэж бодоод яг ингээд таарсан учраас шууд ингээд хийчихье гэж бодлоо. Таалагдахгүй хэлээрээ. Давис Санчес хөдлөвчтэй чөм зөхөө хөдлөвч нь батгаал байгаал гарлаа да. Яа Давис Санчес. Амар зөксөн уг нь. Гэл зөксөн. Яа, хөдлөвч хурангаа алдсан байна да. Хөндлөвчин доогоод доор ойгоод дээшээ ойсон бүр ингээ камернаас гарч ш. Энийг одоо гадуур өмсөө явуулдаг гэж юм болно. Амдуни Зеки Амдуни 103 дээр оржсэн Зеки Амдуни тайван гүйцэтгэлээ. Яа за 2-1 болчихсон шүү. Хойлоо 2-2 згсэн. Хойлоо 2-1 болчлоо. За гүү гатсан. За кампас. Аминтэн кампас. Яа покоблог нь зүуссэн. Хаагаад орлоо. Доогуур нь орчих шиг боллоо. Яг хажуугаар нь үсрээд хаагаад доогуур нь орчих шиг боллоо. Яа яг үсрээд яг зооноор нь доогуур хүрээл орсон байна. Яа аминтэн кампас. Аканчи шоу бодлаа. Хоёр төвийн хамгаалагч шоу бодлаа. Давис Санчес, Мануэл Аканчи энэ зөвхөн техник их буруу явчихжээ. Халтарцсан уу өөрөө гიშгдлээ буруу тоорол яг халтарсан үлдээ зүгээр буруу гიშгчүү яач юу нэг эвгүй таарчлаа. Аканчи шоу бодлаа. За тэнцсэн. 3 зөвхөлтийн дараагийн байдлаар хуйлаа 2-2 оруулаад 1-1 алдчихлаа. За Гүч Эрнандес зогсон. Ёо кобл хаачлаа. Григор Коблын баруун тал руу зогсон Кобл шүү дээ. Яг зөв тааж үсрээд шүү дээ. Супер халтыг хийлээ. Зохилт бол муу байгаагүй. Гүж Эрнандесийн зохилт бол өстой муу байгаагүй. Колумбиг арай дэмжээд байгаа юм шиг те нэг өмсгөлийн өмсцэн чинь. За амарч гоё пенальт харж байна. Цаана нэстэ Швейцарын тоглогчд янз бүр баярлж байна да. Швейцар хийсэн. За давуу талтай боллоо доо Швейцар. Седрик Итен. Сэлгээгээр орж ирсэн Седрик Итен. Гол руу ерөөсөө яг гол руу явуулчлаа. Седрик Итений хувьд бол 87 дээр Сэлгээгээр орж ирсэн мэ Седрик. За Луис Диас заавал хийх ёстой. Яа. За 5 дахь цогц Луис Диас алдах юм бол шууд Швейцар хожлоо. Хийх юм бол Швейцарт дахиад нэг боломж байгаа. Луис Диас гацаа зогсон. Яа. Энэ гацаж ирдэг эвгүй шүү. Би энэ гацаж ирдэг пенальт зөгтөг хүмүүстэй бол ер нь жоох ихтгэл таар байдаг. Гэхдээ амжилттай хийлээ Луис Диас. За Варгас дээр очиод өмсөд явж байна. За Варгас хаах ёстой. Колумбийн хаалгач Варгас заавал хаах ёстой. За Варгасын эсрэг Варгас зөхөх гэж байна. Рубен Варгас, Камило Варгасын эсрэг Камило Варгас Колумбийн хаалгач, Рубен Варгас Швейцарын товтлогч. Яа пенальт эвгүй шүү. За Рубен Варгас ирлээ, гүлээ, нэлээд удаан ирлээ, цогцлоогоо. Яа. За ингээд Швейцар пенальтаар Колумбиг буулгаж авч дэлхийн аваргын шүүгээ 8 шалгаж байгаа юм байна. Яа, бөөм барилж гоё харагдаж байна. Колумб болтрлаа. Би өмнөх юун дээр ярьжсэн хэрвээ Колумб гарч ирэх юм бол Аргентинд эвгүй ээж магадгүй шүү гэжсэн Швейцар галаа. Гэтэ тэглээ гэж Швейцар муу ан гэсэн үг биш. Швейцарт баяр үргээ. Яа, бөөм барина гоё харагдаж байна. Дэлхийн аварга тамийн сүлд шүүгийн 8-д бол 54 онд үлдсэн. 72 жилийн дараа шүүгийн 8-д шалгарч байна. Захитай 9 тэр үед бол ингэж олон тоглолтыг бол хийгээгүйгээр юу яжсэн, гарч ирсэн. Хэсгээсээ гарангуудаа хоёр хэсэгтээ гэхдээ хоёр тоглолтог байсан тэр үед. За ингээд Швейцар юу яаж байгаа юм байна? Аргентинтэй тоглохоор болж байгаа маань. За ингэснээр энэ жил дэлхийн аварга шалралт тэмцээний шүүгийн 16 албан ёсоор дууслаа. Фанатуудаа албан ёсоор дууслаа. За ингээд Франц, Марокко. Хамгийн түрүүнд Франц, Марокко 10-ны шөнө агуулчлаараа 9-ны шөнө 4 цагаас. За тэгээд 11-ны шөнө 3 цагаас 10-ны шөнө уучлаараа 3 цагаас Испани, Бельги. За тэгээд 11-ны шөнө 5 цагаас Норвеги, Англи. За тэгээд одоо 12-ны өглөө гэх юм болоо те. 9 өглөө 9 цагаас Аргентин, Швейцар тоглохоор боллоо. За тэгээд Франц, Мароккогийн хоцсон, Испани, Бельгийн хоцсонтой шүүгийн 4, Норвеги, Англи хоцсон, Аргентин, Швейцарын хоцсонтой шүүгийн 4 тоглох нэ. За ингээд матч дээр recap ерөнхий тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа Social Bay хамт олондоо баярлалаа та бүхэн. Одоо шүүгийн 8-ын тоглолтуудынхаа дүнг таагаараа үргэлжлүүлээд шүүгийн 4 хүрэл финалийн тоглолтуудын үр дүнгуудээ Social Bay нэмэлтсэн дээр ороод таагаараа за тэгээд супер шагналтай байгаа шүү. Тэгээд PlayStation 5 оригинал өмсгөл jersey за тэгээд ширээний хөлбөмбөг болон Trionda гэдэг дэлхийн аваргын энэ жилийн албан ёсны бөмбөгийн шагналтай байгаа. Тэгээд нэгтцгээгээрээ баярлалаа.